Фүү чортниц. Нядлаад чавчиж юм байна. Нэрстэй, тортой. Энэ нь болохоор мангоных юм билээ. Слайм шиг байгаа зингээ харагдаж байгаа. Цинкэр гүзээлзэн байгаа юм шиг байна. Энэ юу вэ? Би хийж чадах уу? Энэ орохгүй шүү дээ. За сайн мэцгаана уу? За хэдүүлээ өнөөдөр хятад снэкүүдийг туршиж үзнэ. Дандаа хятад снэкүүд туршиж үзэх гэж байна. Өнөөдрийн хувьд бол дандаа амттай зүйлс чихрийн төрлийн туршин заяа. За тэгээд энэний дараа орох бичлэгэндээ бол ер нь жоохон сонин содон, халуун ногоотой яаж иддэм болоо гэсэн юмнууд ер нь бол турших төлөвлөгөөтэй байгаа. За эхэлцгээе. За хамгийн ихнийх нь юу вэ гэхээр хятадын өнгө улаан өнгө штэ. Тийм ч улаанаас эхлэе. Энэ миний бодлоор эрзэн чихэр байх заяа. Тэгээд амсцгаая. Энэ хатаамал штэ. Утаар нь үзүүлжээгээд хичээгээд чадсангүй. Хатамлын үед болохоор нөгөө нэг юм урт гонжилсан ийм чихэр шиг ийм өнгөхгүй юм цаастай тэнгуүт задлангууд ингэ иддэг. Тэрнтэй амар адилхан амттай юм байна. Гэтэ тэрнийг удах юм бол арай жоохон зөөлөн заяа. Тэр чинь жоохон ийм зунгаарлцсан юм уу хаймар шиг байдаг штэ. Энэ болохоор тийм биш юм байна. Дайжгүй шүү. Оноо үгүй явч те. Энэ дээр би 10-аас 8 оноо өгч юм уу? За дараагийнх нь болохоор би ийм олсон. Тэгээд энэ болохоор айгүй сонирхолтой харагдсан заяа. Энийг нь харангууд тэгээд ингээд хуйлцсан цаас шиг юм. Тэгээд энэ юу юм мэдэхгүй чихэрлэх. За тэгээд энэс би 3 төрлийг авчирсан. Нэрстэй, тортой. Энэ нь болохоор мангоных юм билээ. Ийм шаронгтой. За тэгээд энэ 3-ыг туршиж үзье. Үнэр нь яг богшиг үнэртэж байна. Хөөе, хөлөгтүүлчих. Угаасаа бэдгүй юм болов уу? Энэ хоёр дээр нь алга. Унааг үстэй. Ямар хулихны гарууд вэ энэ араа? Хоёр дээр нь алга. Арай. Ийм юм байна. Ийм хуйлаатай. Тэгээд ийм зөөлх юм байна. Ямар сони ийм хаймар шиг юм шүү дээ. Нараа. Ийм сони зөөлхөн. Энэ ямар гоё юм бэ нараа ус шиг. Синхрон үн. Гэтэ наалдам болохоор жоохон гар зааварлах юм шиг байна. Яа шүлс гоччлаа. Нэрсний амт гарч байгаагүй нь мэддэхгүй байна заяа. Зүгээр л нэг тийм зөөлөн чихэр идэж байгаа юм шиг. Эрзэн чихэртэй бүр шал өөр заяа. Эрзэн чихэр биш. Янз бүрийн жимстэй нэг тийм зөөлөн чихэрнүүд байдаг шүү дээ. Нэг юм бүрэнкэ. Яг тэднэр шиг амттай байна. За цэнхрийн хувьд бол нэг юм ирхэн. Одоо энэ тортой гин хамсч үзье. Тэгээ энэс тоорны үнээр амар гоё гарч байна. Яг тоорны үнэр. Харагдах байдал нэг иймэрхүү. Идэхэд юу н сонирхолтой юм байна. Идэх юм юу н сонирхолтой байдаг гоо шүү дээ. За. Нэг иймэрхүү. Айгуу гоо тунгалаг өнгөтэй заяа. Слайм шиг байгаа зингээ харагдаж байгаа. Инкер бас кайфтай байна. За өнцгөө алдахгүй шүү. За миний хувьд бол энэ зүгээр үнэр оруулагч нь амар юу юм байна. Сайн оруулалт заяа. Энээс нэг тийм нэрсний үнэр нь үнэртэж байгаа заяа. Гэтэ амт нь ерөөсөө гарахгүй. Энээс бас яг тоорных нь үнэр айгуугаа үнэрч байгаа мөртлөөс амтнаас гарахгүй яг адилхан амттай юм шиг санагдаад байна. Үнэр оруулагч айгуус их хийц юм шиг байна. За манго. Энэ бас нэг дутуу байгаа хтоо айгуул. Энэ дутуу биш байна. Энэ ямар зөвүүн юм бэ эднэр ихтэй нэг хартаа. Ингээд харангуут яг дүүрэн юм шиг харагдаж байгаас тэнгуүтэй ингээд задлангууд энэ хэсэг нь хоосон заяа ингээд нэг сони ирж гэртээ ийм хийцэн шал болоо. Тэгснэ нөгөө хоёр нь хэнийг доромжилж байгаа хоёр нүд нь хоосон ч ах шиг. Хоёрыг зүгээр хийж хэд яах вэ? Өнцөг бол зүгээр үнэхээр зайл юм байна лөө. Өнөختө мангоных мөртлөөсөө амар сонио аннаас нь ямт гаргадах юм. Үнэрч мангоны үнэр тооцоор болох. Мангоны амттай энэ шар дээр нь ер нь бол 10-аас 4 оноо өглөө. Нэг хэмэр тийм мангоны амтан чалга тийм ч гоё биш байна. Харин энэ цэнхэр дээр нь болохоор 10-аас 9 оноо өглөө. Яг гэвэл ингээ харахад амар кайфтай заяа. Үнэр нь ч гэсэн айгуу дайжгүй. Энэ тоорны амттай дээр нь бас 10-аас 8 оноо өгчээ. Энэ ер нь бол бас дайжгүй байсан. За нэг иймэрхүү байна. Дараагийнх нь энэ шоколад байна. За задлаа. Нэг тийм репелотой адилхан үнэртэй юм шүү дээ. Ийм юм байна. За идцгээе. Энэ гоё амттай байна. Ихэд тааламжтай байна. Тэгээ цөөхөн ширхтэй. Энэ угаасаа миний хийдэг
Классик алдаалтаа. Олны гэдэг юм бол пологтой мэн заяа. Гэтэ ингээд цөөхний гэдэг юм бол үн цэнтэйгээр үлдэнэ гэж хэлж болно заяа. Аюугаа юмтай мэн. Гэтэ олны гэдвэл пологтохоор. За энэс болохоор би штэ. Бор, ногоон, улаан гэд дээрээс нь саяны иддэг энэ цэнхэр ингээд ийм дөрвийг авсан бохгүй. Тэгэхээр нэг доор нь бүгдээр ингээд амсч үзэнгүүтээ аль аль нь ямар амттай вэ гэдгийг харьцуулъя заяа. За энэ бол мэдээж эрэг цагаан шоколад. За одоо энэ улааныг нь амсч үзье. Зарим их үнэртэй тах юм. Юм байна. За энэ ямар ч гэсэн амтыг би оллоо заяа. Энэ гүзээлцэний амттай байна. Тэгээ энэ болохоор ерөөдөө бол нэг тийм жоохон баримлын шаварх руу заяа. Тэгэнгүүтээ эдэнгүүт амд ороо шууд ингээ уусаад хайлна. Тэгээд амт нь болохоор айгүй тааламжтай. Ногооны намсцгаая. Нэг иймэрхүү царайтай. Гэтээ хөөрхөн царайтай юм тий. Тэгээ одоо ингээ хардаа нэг ийм ингэнгүүт ингээд гарын хэмээ гарч мараад байгаа. Ийм. За идэв. Энэ ч гэсэн ер нь нөгөө хоёртойгоо адилхан нялуу юм байна заяа. Гэтээ амт нь тааламжтай. Амар ойлгомжтой байлаа заяа. Ногоон цайны амттай. Тэгээ нөгөө хоёртойгоо яг адилхан жоохон ялуун доо нэг тиймэрхүү. За одоо энэ бор өнгөтэйг туршиж үзцгээе. Энэ бол угаасаа тэгээ шоколадны амттай л ах л та. За. Хамгийн царай муутай нь энэ. Унцлаа. Ийм. Жоо царай муутай юм байна. Энэ болохоор энгийн л нэг тийм сүүдэ шоколадтай амар адилхан амттай байна. Гэтэ энийг бол нэг амар идмээргүй юм байна уу? Надад болохоор хамгийн гоё нь цагаан нь байлаа. Ер нь бол аягүй дайг амттайсэн. За тэгээд би энэ дээр 18 оноо өгсөн. Тэгээд энэ дээр болохоор 10-аас 7 оноо өглөө. Яг үл жоохон эсгэлэндүү юм шиг сонио амттайсэн. Энэ дээр болохоор би 10-аас бас 8 оноо өгнө. Тэгээд энэ дээр бол 10-аас 6 оноо өглөө. Энэ нэг тийм ч амар гоцгой сонин сатан гоё байсангүй. Ингээ болоо. За дараад нь болохоор юу идэх вэ гэхээр би энийг идэх. Энэ болохоор зургийг харуул үлээдэг бүх юм шиг байгаа заяа. Хөөсөн чихрээдэг штэ тий. Хөөсөн чихэр хүртлээсээ үлээдэг бүх юм шиг байгаа. Би л тэгж бодсон. Ийм зургтай юм лээ. За амсцгаая. Ямар хуу царайтай юм харцгаая. Колоны өнөр үнэртэж байна. Харагдах байдал нэг юм сонин эсхий шиг юм байна. Тийм. За одоо амсцгаая. Ямар зүйлх юм бэ? Хямдхан үлээдэг бохнууд жоохон желадрингүүт муухай эрзэн шиг болчдөг штэ. Тэгээд үлээгдэж мүлээгтэй бол ахтай болчдөг. Яг тийм юм байна уу? Нэг гоё биш юм байна. Энийг би 10-аас 3 оноо. 2 оноо өгч. 10-аас 2 оноо өглөө. За одоо дараагийнхаа туршиж үзье. За дараагийнх нь юу вэ гэхээр дараагийнх нь ийм. Хараад гайхсан би. Далайн байцааны дотор нь нэг ийм сони юм хийцэн заяа. За дотроо ийм 5 ширхэгтэй юм байна. Хүү энэ ямар сонин бичин шиг юм бэ? Энэ бүр амар сонирхолтой санагдаад хурдан амсч үзчихсэн. Энийг өрөө. Гү цэвэрхэн ингээд нэг нэрээ салчт юм байна. Өнөр бол алга. За харагдах байдал нэг иймэрхүү. Далайн байцаа дотроо нэг юмтай. Юу ч юм мэдэхгүй амсч үзцгээе. Гүндтийн үртэй заяа дотроо. Гоё юм байна. Идэх юм байна. Жинхэнэ амны зугаа байна. Би нөгөө өөрөө далайн бацаан дуртай болохоор гоё санагдаад ээж магадгүй үстэй. Зарим хүмүүст нь жоохон онцгой санагдчих магадгүй. Надад бол аягүй гоё санагдчих. Тийм ширтгэнч гоё дуугардаг. Тэгээ жоохон давсархаг дуу. Тэгээ аягүй дэжгүй юм. За би бол энэ дээр 10-аас 10 оноо өгөх юм. Зургийг харчаад жоохон гаж төрлийн амттай авах таа гэж утсан чи юу гаж маж аягүй дэжгүй. Амьдралтай ойрхон амттай юм байна. За нэг юм хөө. За дараагийнх нь болохоор бас би жоохон гажиж магадгүй гэж утсан заяа. Гаж амттай гэж магадгүй гэж утсан. Тэр нь болохоор энэ. За амсаа. Пүү чорт нийт. Энэ үнэр нэг тийм идэж чадах юм уу би гэсэн тийм үнэртэж байна. Тэгээ дотор нь ингээ харалч. Ингийн энэ тэр энэ юу вэ? Би нэг идэж чадах уу? Айгуу яа. Энэ толгойн юм уу? Юуны би нэгсэн бэ? Энэ одоо юу? Энэ нөгөө хүл хавчуурх нь байна. Шууд ингээд сайхан нядлаад чавчаа хийжтэй юм бах та.
Тэгснэ нэг юм борцох шиг юм байна. Oh shit. Би энийг амсч чадах юм уу да? Oh shit. Тавг. Энэ хятад нөгөө нэг тийм халуун ногооны үнэртэй дээ заяа. Oh my god. Энэ зүгээр амттын мөчөөр нь мөчилсэн байна. Энэ одоо юу? Би одоо энэ бүксэнд барьсан байж ингээ боддоо харагдахгүй юм шиг наараа. Йоо юу. Ийм жижигхэн. Сам хорхоо бол биш заяа. Хавч гэхэд арай жижигхэн заяа. Ямарсан арай өөр нэг амт юм шиг байна. Тэмүүтээ энэ зургийг харангуут хавч гэж бодсон байхгүй юу? Тэгсэн үгүй юм шиг байна. Тэгээд нэр мөрөө нь олж чадвал нэрийн ч гэсэн тавьчих. Гэж байгаа хүн байж магадгүй л дээ мэдчихвэл бас коммент сэтгүүлдээ ч тусалж би болохгүй ч магадгүй шүү дээ. Замарсан энэ сонин борцох шиг юм амсч үзье. Ямар ч амтгүй юм байна. Гэхдээ жоохон халуун ногоотой. Ам дотор жоохон байсны дараа жоохон халуун ногоо ингээ мэдэгдэн шүү дээ. Яг тийм төрлийн амттай юм байна заяа. Авцсан юм чи одоо хазаж үзгэл ах та. Энийг шууд хазаад үзчихгүй. Ийм сони юм. Хижиг юм аа. Яж хахад энэ махан ингээд хуу гараад ирсэн заяа. Тэсний нэг тийм царай мотой. Би нэг идэх үү яг. Долооход бол амтгүй байна гэсэн. Энэ гаднадлынхны хальстай ичиг зүгээр юм бах та. Хальснаас нь гарах тийм болов уу? Гаднадлын хальс ёо энэ дотор баас мас нь байж байгаа үү. Сам хорхооч нуруундаа за баас нь байдаг шүү дээ. Энэ яг баас нь бийж шүү дээ. Нэг раныг сонирхаар юм. Энийг ингээд цуглаад авчих. За би махын л амсч үзье дөө. Ямар ч хэсэг энэ хальснаас нь арилгачлаа. Арилгасан чинь махан нэг юм гарч ирж байна. За тэгээд одоо идээ да идээ. Энэ гэхдээ харалсан гэсэн нэг тэр шижиг үрээд энэ ухлаад авчих. Тас хийцээ өнгөрсөн. Сэмдэггүй ам дотор ороод бутраад алга болчихлоо. Уусаад алга болчихлоо. Зүгээр л нэг далаа ямар нэг юм идчих юм шиг санагдаж байна. Сам хорхооны амтнаас бол арай өөр юм. Хатцсан болохоор нэг юу мэддэхгүй байна. Амт нь мэддэхгүй байна. Угаасаа нэг хальстай нараа идэхгүй л үү. Хальсыг харж байна та нар. За. Ахиж идэхгүй нэг сонин санагдаад байна. Боллоо. 10-аас хэдэн оноо ах вэ? За 3 мөр 4 мөр ирчихв. Мэдгүй. За дараагийнх нь болохоор жоохон амттай юм идэ. Царай шиг л аваасаа. Дотроо бас савлгаатай юм. Наараа. За задлаж үзье. Энэ ингээ дотроо ямар ч байсан юутай гүзээлзэг нь байгаа юм шиг байна. Хазаад үзье. Энэ гүзээлзэг нь яг жинхэнэ гүзээлзэг нь биш заа юу амар сонин тийм химийн ямар нэгэн аргаар гаргаад ирсэн юм шиг сонин гүзээлзэг нь байна. Наараа. Ийм царайлаг юм дотроос тийм цэрэг мотом гарч ирээд тэгснэ тийм амтгууч ах шиг. За саяны энэ дээр болохоор би 10-аас шууд 0 оноо гэлээ. За энэ бүр үнэхээр тэнэг байлаа. Би нэг бол хизээч авч идэхгүй. Ялуу мэдсэн юм чи одоо ундаа авсан. Тэгээд ундаануудаа туршиж үзье. Маннастай, жүрчтэй, улаан гинтэй, мус үзэмтэй. Би ихтэй энийг амар гоё эсгэлэн байх гэж бодсон чинь зүгээр ус шиг амттай байна. 10-аас 3 оноо гэлээ. Них гоё биш юм байна. Даннастай юм туршиж үзье. Энэ бол амар таалагдлаа. 10-аас 9 оноо гэлээ. Энэ айгүй таалагдлаа. За одоо нэг амсъя. Эний чинь яа гэм сэгсэрж уух хэрэгтэй байна. За сэгсэрчлээ. Сэгсэржиж амтан гарах хэрэгтэй болов. Энэ бүр амар эсгэл юм шүү. Тэгвэл нөгөө энэ дээр энийг үсгсэрж үзье. Самтгүй. За энэ дээр нь бол 10-аас 10 өглөө. Ер нь жоох эсгэлийн юм амар дуртай. Тийм болохоор би 10-аас 10 өгч байна. За дараагийнх нь энэ жимсний хамттай аюу гоё юм байна. Энд дээр ч 10-аас 10 өглөө. За одоо бас нэг царайлаг амттан. Маш царайлаг. Ногоон цайтай шоколад авах гэж бодож байна. Амсъя. Юу ч байсан гоо. Хамтдаа үзье. Ийм юм байна. Тэгтээ угаасаа жоохон заваан гэдэг нь үйлдвэрлэгчд нь мэдчихсэн юм шиг байна. Яагаад вэ гэхээр дотроо бэлэтэй байна. За гоё үрж байгаад ямар хөө царайтыг нь харуулъя. За нэг иймэрхүү. За амсцай да амсаа. Би бол айгүй гоё юмнууд авсан гэж бодсон чи ер нь амар ялан төрлийн юм авсан байна. Би өөрөө жоохон ялан амтанд дуртай биш төрлийн хүн. Тэгээ жоохон зовж л байна л та. Байдгүй шоколад.
Гэхдээ онцлог юм ингээд гадна талаараа юм ногоон цааны паудертай. Идэхэд боломжтой юмтай байна. Энэ дээр 10-аас 8 оноо өгчээ. Яг төгс гоё биш. Энийг хараа. Энэ юу вэ? За ямарс энэ коконот заяа. Тэгээд ямар хуу байхыг нь бол мэдэхгүй байна. Эхлээд энэ нэг улаан юм ин даван заяа. Тэнгүүтээ дараад нь энэний дээрэс нь дараад ингээ коконот руугаа шууд ингээ орчих юм шиг байна заяа. Тэгээ шууд энэ саруулын энэ рүү хийгээд сорж үцгэл юм шүү байна. За ямар ч гэсэн салгая фейлдчгүй дээ. Ганцхан байгаа. Болгоомжтой үсэх хэрэгтэй. За саруул нь энэ бол ингэж байдгийг саруул байна. Яагаар? За болцсон юм шиг байна. Ярс ингээ орчт юм байна. Тэгээд эндээ ийм юмтай годгодоо гараад ирэхүүт. Сорж үцсгээ ямар их болов. Өө энэ саруул нь чаваас хуурсан юм шүү дээ. Oh my god энэ орохгүй шүү дээ. Би дайлуу зооц юм баг та. Энэ даахгүй. Нэг юм сони юм байна. Яг араа задлаад үтсэн чинь саруул ороос одоо тухтаа амсцгаа. Гэтэ нэг тийм ямар амт гэдгийг би үнэхээр үгээр хэлж чадахгүй байна. Өмнө нь амсцаагүй амт болохоор тийм сонирн байгаа юм болов. Ийм царайтай юм байна. Ийм юм байна. Нэг ус шиг юм байт юм байна. Би бол төсөөлөхдөө яг сүү шиг өнгөтэй авах гэж бодчихсон юм. Нилийн ялуу юм байна. Йоо. Ялуу юм ямар их хийдэж байна. Төсөөд үтсэн чинь нэг ийм зүгээр л ийм юм байна заяа. Тэгээд ингээ үзэнгүүт яг мод шиг ийм хатуу. Тэгээ энийг хардаа нэг ийм сонио. Ийм юм байна заяа. Тэнгүүтээ ийм их ус гарч иж байна. Яг ийм аяа дүр ус. Тэгээд одоо ингээ харангуут ус шиг харагдаж байгаа мөртлөөсөө усыг бодвол амар нялуу юм байна заяа. Би бол энийг ингээ бүгдийг нь чадхааргүй хэмжээний тийм нялуун гэсэн үг. Коконот дээрээ төсөөлсөн ерөөсөө хүрч чадаагүй болохоор би 10-аас 4 оноог нь хизээч төсөөлсөн шиг байдгүй юм байна. Хамгийн сүүлд болохоор ийм зургийг харахад нэг тийм чипс сэрхүүл юм байлээ. Энийг хардаа. Дотроо юм байна. Хэмрэх чипс. Энэ помидорны амттай юм шиг байна. Элдв янзын сонин давс мавс нь ихтсэн ч юм уу нэг тиймэрхүү юм байхгүй. Айгуу царайлаад гиснэ. Царайны өвч царайлаг амтын өвчтэй ажгүй. Тэгээ дуустал нь идчихээр юм байна. Кино үзэн гээдэхэд амар тохиромжтой юм байна. Энд дээрс 10-аас 10 оноо өглөө. Би энэ дээр нэг амар хүлээлт тавиагүй. Тэгвэл ингээ гадна талын савлгааны амар таалагдсан болохоор авсан байхгүй. Хүлээлт тавиагүй байхад бүр хүлээлтээс илүү байлаа гэх юм уу юу гэх юм. Гоё юм аа. Идэлх юм. Түрүүнээс хойш зөндөө мэдсэн мөртлөөс одоо ер нь бол юм туршиж үзэхээс ер нь жоохон залхацсан байна зөө. Тэгсэн мөртлөөс идэд байна. Тэгэхээр энэ бол нэлээд дайжгүй байгааз. За ингээ өнөөдрийн үед боллоо. Дараагийн хамтлагаар уулзсан баяр таа.